Хүний нүрийн арс гэсэн юм яна уурга алдагдсаар ихтэй атраа орно өргөд яна суларна бас одоо харимхай чанаргүй болно. Нэг л өөр өөрөстэй бид надад жишээлбэл ямар нэг жимсний зүйл тийм ба жимсний зүйл яна тавсаар итл яна доторхын суйфэн байхаа усаар яда хатаад борчидагт яг тэрнтэй адил гэсэн үг. Хүний нүрийн арсаас яна уурга гэсэн юм алдагдсаар одоо борчиж ирэх гэсэн үг. Одоо доторхын тэр нэг юу ч хэлхий услыг гэж хэлэх юм уу одоо нүрийн арсын одоо тулж идэг тэр одоо уурган шүү дээ. Тэр нь алдагдсаар яна хүний нүрийн арс бол одоо доороо атраа ороод сулраад тийм ба харимхай чанараа алдна гэсэн үг. Тэгэхээр хүний нүрийн арс гэсэн юм одоо уурга бол яасан дутагдаж болохгүй гэсэн үг. Нэг ялангуяа хүннээс яваад ирвэл яна уурга алдагдана 30 градус ирсээр яна энэ уурга гэсэн юм заавал нөхөх хэрэгтэй. Нэг ялангуяа нас явдгийн осод бол нэг нөхөх чухал тийм шүү дээ. Тэгвэл Японы энэ нэг одоо Joyan Danbai гэдэг юм пяштай нь бол өмшиг бүрк өмшиг. Өнөөдөр шидан Япондаас их нэртэй. Одоо ердөө Япондаж биш энэ пайсаа шидан бүх төрхийд бас их нэртэй. Тэгвэл яна бас 80 хэдэн жилийн түүхтэй болж байна. Тэгээд Шаофэнз тай гэж яна одоо хүний арс махан дотор юм уу одоо хүний буйнд юм уу хамгийн хурднаар очиж шингэнэ гэсэн үг. Тэгэхээр ямар ч нэг юм одоо ямар нэг юм шингэнэ гэж та хөдий одоо ширхэг нь нэрхэн бол хөдий шингэж ордог та тэрнтэй адилаар яна одоо тай гэсэн юм дотроос Шаофэнз тай гэсэн юм бол одоо хамгийн хурднаар очиж одоо хүний буйнд шингэж үйлдэл үзүүлнэ гэсэн үг. Тэгэхээр Японы нэг юм шүү дээ. Энэ Joyan Danbai бол унаас хөдөлгөөн хийж байна. Нэг уутаарна бол 109 төгрөг. Тэгэхээр 3 уутаар авах шүү дээ. 3 уутаар авал шүү дээ 267 төгрөг ба хямдралтай гэсэн үг. Тэгэхээр ер нь одоо жинхэнэ чампион гэсэн юм шүү дээ. Амархан бараа дутах дуртай. Тэгэхээр бараа бэж ихтнийтэй завдаж аваарэ. Тэгэхээр нэг уут нь 180 үрл байна. Өдрийн 6 үрлээр идэнэ. Тэгэхээр яна нэг уутанд нэг сарын гэсэн үг. Тэгээ ямар нэгэн зүйлийн энэ божампи идэхэд шүү дээ хамгийн багадаа 3 сараар идэх. Тэгээгөөсөө үйлдэлний шүү дээ одоо нэг сайн ож хүртнэ гэсэн үг. Үйлдэл нэг сайн гарна гэсэн үг. Түүнээр арахгүй онцгойлон энэ одоо Joyan Danbai гэсэн юм одоо бараг хөзөөдөө идэхэд болно гэсэн үг. Учир нь яна хүн өдөр уурга алдагдана. Тэгэхээр өдрийн алдагдах уурга болоод өдөр өдөрт нь нөхөж өгнө гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ах санаатай улсууд ясаар яна шартарганд орж аваарэ.